За REST API хоёр дахь видео ингээд эхэлж байна. За хэдүүлээ ер нь бас REST API бичээд тэрийг ашиглаад бас нэг энгийн жижигхэн блог хийх гэж хэдүүлээ үздэг. За тэхийн тулд өмнөх миний 2 part видеог та нар үзсэн бол тэр видеон дээр Firebase буюу Google-ийн NoSQL технологиг ашигласан. Харин одоо бол миний бодлоор MySQL-ийг хэвтүүлээ ер нь ашигласан гоё байх гэж би хувьдаа бодож байна. Надад чинь MAMP байгаа юу? За байгаа юм байна. За тэгэхээр хэрвээ чиний үйлдвэрлэлийн систем чинь Linux based бол чи HAMP гэдэг шиг санагтаад байна. Ер нь Windows ч бай одоо Ubuntu гэх мэтчлэн Linux based үйлдвэрлэлийн системтэй бол ер нь хвчлэн HAMP гэдэг энийг татаад суулгачаарай. Энэ маань ерөнхийдөө Apache server болно. MySQL database хоёрыг өөртөө агуулсан гэж ерөнхийдөө хэлж болно. Чи хэрвээ энийг суулгачих юм бол PHP дээр код бичих боломжтой болчдөг. Apache server, MySQL server гэдэг ингээ хоёр сервертэй ерөнхийдөө шууд автоматар ингээд connection үүсгэж өгдөг ийм програм хангамж байдаг. Хэдүүлээ бас маш хурдан видеого хийх гэж байна. Өмнөх бичсэн кодоо би бол GitHub руу одоохондоо push хийж амжаагүй байна. За cd REST API гэдэг фолдер руу ороод энд app гэсэн ганц Python код бичсэн байгаа. Энийг хэдүүлээ цаашаа шууд одоо ингээд project болгоод ашиглаа явцгаая. За тэгэнгუთ та нар HAMP суулгасан нөхцөлд бол иймэрхүү одоо welcome page байдаг эсхийг яг ямар ч хэсэг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ та нар бол localhost HAMP чинь ямар нэгэн порт байдаггүй хаа. Шууд default 80 портоор ажилладаг шиг санагтаад байна. Та нар шууд PHP MyAdmin гэж бичээд браузер дээр бичээд оронгууд шууд одоо иймэрхүү харагдцтай PHP MyAdmin гэсэн ийм одоо дашборд харагдана. Тэгэхээр хэдүүлээ MySQL-ийг ерөнхийдөө ашиглацгаая. Юу гэхээр за би та нарт яг юу хийх гэж байгаагаа одоо зурж үзүүлье. За тэгээд энэ REST API-тай хэсгийг хийж дууссаны дараагаар би хувьдаа data structure болон одоо хайлтын алгоритм тэднийг жоохон лавшруулж заая гэж бодож байгаа. За яг одоогор яах вэ гэхээр манай database буюу за ингээд зурчээ. Энэ database байлаа. Database-тэй юу харьцах вэ гэхээр манай REST API маань харьцна. REST API-тай хин харьцах вэ гэхээр за уучлаарай guys. Яг одоо trackpad ашиглаж
Come on. За. Тэгээд web application тийм ээ. За web app. Тэ өөр одоо энэ REST API-тай өөр одоо жишээ нь desktop application ч юм уу харьцаж болно. Come on. Desktop. За ингээд гэх мэтчил нь одоо энэ дээр одоо өөр юу гэдгийг маш олон connection үүсгэж болно. Өөр одоо жишээ нь embedded system-ийн програм холбогдох боломжтой, microcontroller холбогдох боломжтой гэх мэтчил зөндөө юм холбогдох. REST API-тай харьцаж холбогдох боломжтой болчихно. За тэгэхээр энэ дээр бас нэг нэмэлтээр та нарт санаа болгож хэлэх юм юу вэ гэхээр хэрвээ чи орчныхоо температурыг яг өдөр бүрт хід байсан гэдгийг одоо тийм түүх хадгалж авахыг хүсэх юм уу? Эсвэл humidity буюу одоо чийгшил температур, орчны температур, чийгшил юу гэдгийг салхины хурд мурд тиймэрхүү датануудыг microcontroller ашиглаад сенсорээс авсан өгөгдлөө microcontroller-оор REST API руугаа шидээд REST API маань database руугаа хадгалаад тэгээд одоо чи гэртээ зүгээр аппликейшны тусламжтайгаар REST API руугаа хандаад REST API-ийн цаашаа database руугаа хандсанаар өчигдөр чиний гэрийн агаарын чийгшил хэр байсан, температур хэр байсан гэх мэтчлийн мэдээллүүдийг авах боломжтой болж байгаа. За энэ дээр REST API-ыг ашигладаг. За мөн дан ганц зөвхөн REST API ашиглах гэхгүйгээр өөр бас бусад ингээд embedded systemтэй харьцах технологиуд бас байдаг. Яг нь энгийн хэрвээ тэр системүүд чи хоорондоо интернетээр харьцаж чадна гэх юм бол REST API ашиглах ч юм уу иймэрхүү боломжууд бол байдаг аа. За жоохон хадуурчлаа. За хэдүүлээ бол одоохондоо юу хийх вэ гэхээр REST API бичнэ. REST API маань MySQL database-тэй холбогдно. Тэгээд хэдүүлээ чадвал ч гэсэндээ ер нь хийх хичээн би бас жоохон сонирхоод байгаа. JavaScript framework ашиглаад web application бичээд web application маань ерөнхийдөө REST API руугаа хандаад тэгээд одоо өгөгдлөө ингээд солилцох ийм нэг энгийн жижигхэн одоо project бас хийж үзье гэсэн бодол байгаа. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө юу хийх гээд байгаагаа ойлгосон гэж найдаж байна. Гэхдээ энэ бол яг энэ видеон дээр ингээд бүгдийг хийчихнэ гэсэн ойлголт бол биш. Би аль болох багаагаар part болгож хэд хэдэн видео оруулахыг хүсэж байна. За тэгэхээр MySQL connection in Python гэж хайгаад үзье. За W3SQL хамгийн best байх гэж бодож байна. За мэдээж MySQL driver-ыг чинь бол example. За миний компьютер дээр бол map гэдэг байна. Энэ байна MySQL серверийг үүсгэх driver чинь яа чинь MySQL database-ийг чинь үүсгээд өгчин. Энийг хэдүүлээ одоо энэ PHP MyAdmin-ийн тусламжтайгаар энэ дээр хэдүүлээ одоо нийвгээд database үүсгэх явах болно. За тэгсний дараагаар Python маань MySQL-ийн database руу хандах driver-ыг суулгах шаардлагатай юм байна. Ер нь ямар ч програмчлалын хэлэн дээр MySQL database руугаа хандах юм driver-уудыг ер нь ихэвчлэн ашигладаг. За pip install MySQL connector-гээ суулгачдаг юм байна. Туршиж үзцгээе. Pip install MySQL connector.
За тэгсний дараагаар MySQL connector гэдэг ерөнхийдөө импортлоод оруулаад ирдэг юм байна. MySQL connector connect гээд за шууд MySQL-ийн connection шууд үүсгдэг юм байна. Database руу эхлээд биш. За тэгээд би PHP MyAdmin ашиглаад database үүсгэчмээр байдаг. За энэ дээр config дээр database бас тавиад өгчдөг юм байна. За энэний одоо пассворд нь юу юм бол MySQL password яг үүндээ би энэ MAMP-ыг суулгаснаас хойш юусаа ашиглаагүй. Үгүй солиморгүй шүү дээ. MySQL admin за root гэсэн за юу яа л гэдэг эндээс exit хийгээ гараад бүр log out хийж болдгоо юм багтаа. За яах ёстой юм болоо. За хэрвээ пассворд маань буруу миний бодлоор бол root гэсэн юзерийн пассворд шууд root байдаг байх гэж би бодож байна. За гахалтай суучлаа. Sorry. За hello. Import MySQL connector. За тэгчээд энэ дэр хэдүүлээ connector connect гээд явах нь байна. Энийг ийм их юм биччихсэнс энийг зүгээр SQL за зүгээр debug гэж. За хараач debug connection гэж. Энийг debug connection за гэрч бас хэцүү юм аа. debug за W driver гэж нэрлэж. За тэгэд энэ шиг хэдүүлээ ашиглана. За ерөнхийдөө my database нь driver zig connect гэсэн энэ методыг дуудаж өгөх хэрэгтэй. Connect host нь бол localhost энэ юу сервер нь 8889 гэсэн портн дээр байгаад юм аа. Би яг сайн хэлж мэдэхгүй байна хэдүүлээ зүгээр туршаад үзье. 8889 хэрвээ хамп ашиглаж байгаа хүмүүс маань ерөнхийдөө шууд localhost гэж бичээд явах боломжтой. За би ч гэсэн localhost гэдэг ерөнхийдөө туршаад үзье. User маань ерөнхийдөө root гэдэг нэртэй user. Пассворд нь болохоор за MAMP-ийнх бол пассвортгүй байдаг учраас та нар шууд пассвортын дээр зүгээр шууд host string орхичороо. За минийх төр бол байгаа гэдэгт би бол ер нь итгэлтэй байна. Гэтэ яг юу гэдэг
нэртэй юу гэдэг пассворд байгаа хэсгийг юусыг сайн хэлж мэдэхгүй байна. За блог гэдэг нэртэй database үүсгэцгээе хэдүүлээ. Гэхдээ энэ дээр бичээд энэ дээр блог гэж бичлээ гээд database чи үүснэ гэсэн үг биш. Энэ маань ерөнхийдөө ийм database байгаа. Энэ database-тэй холбогдох connection үүсгэмээр байна гэсэн ийм тохируулах шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ php-myadmin руу очоод new гэж дараад UTF-8 Unicode-ос сонгож аваад blog гэдэг нэртэй database үүсгэе. За тэгээд за энэ дээр create table гэнэ. Боолн хэдүүлээ шууд SQL command бичээд явбал хэн хэндээ дараа нь ч гэсэн хэрэгтэй баг. Тэгэхээр шууд SQL руу орцгоё. Insert create table гэсэн юу байна уу? За хай. Create table in MySQL. За энэ багш. Create table. За create table. За REST API-ийнхаа одоо security буюу аюулгүй байдлыг яг одоогийн нөхцөл байдалд хэдүүлээ анхаарахгүй. Тэр бол дараа хийх асуудал гэж би хувьдаа бодож байна. За тэгээд posts гэдэг нэртэй тейбл үүсгэе. Энэ та нарт харагдаж байгаа хэсгийг яг сайн хэлж мэдэхгүй байна. За ингүүл харагдах бах. Энэ auto increment тэгээд auto increment гэдэг нь яадаг вэ гэхээр энэ тейбл рүү шинэ мөр өгөгдөл орохдоолонд ID нь шууд цаанаас автоматар нэмэгдэж байдаг гэсэн үг. Хэдүүлээ insert хийхдээ энэ ID-д ямар нэгэн утга оноож insert хийхгүй. За энэ title varchar гэдэг ашигладаг баг. Varchar 255 тэмдэгтийн 255 ширхэг одоо тэмдэгт хадгална гэсэн үг гэж би санаж байна. Primary key ID. За ерөнхийдөө юм хөө. За иймэрхүү ерөнхийдөө body маань ерөнхийдөө текст өгдөл хадгалдаг. Title маань ерөнхийдөө 255 бүр ширхэг тэмдэгт хадгалах юм бүтэц зохион байгуулалттай тейбл хэдүүлээ үүсгэцгээе. За ингээд тейбл маань үүсчлээ одоо энэ дээр харагдаж байгаа. Posts гэдэг тейбл одоохондоо ямар нэгэн өгдөл бол алга байна. За тэгвэл хэдүүлээ энэ дээр бол select query бичсэн байна. Тэгвэл хэдүүлээ insert query-г нь орж харцгаая. За хэдүүлээ hello-гоос өөр API бичье. Posts get
Вау, мартцсан биш. Plus Chris TPI хэдүүлээ documentation руу н орж параметр яаж за параметр авахгүйгээр шийдье хэдүүлээ. Posts гэдэг нэртэй класс үүсгээд энэ resource-оос одомжсон байдалтай. Үгүй энэ ер нь яах ёстой вэ хэдүүлээ. Хэрвээ git-ээр хандж байгаа бол хэдүүлээ аргумент заавал авах шаардлагатай болно. Энэ дээр бол parser ашигласан байна. За хэдүүлээ ер нь энийг ашиглах уу. За зүгээр pool example-ийн хэдүүлээ орж харцгаая. Энд ингэж параметр авдаг шүү дээ. Окей. Хэдүүлээ энэ дэр posts гэсний дараагаар ингээд int энэ нь бол ерөнхийдөө ID гэдэг нэрээр байна. За эдгээрийг бичих шаардлагагүй байх гэж би өөртөө бодож байна. За шууд def git метод нь ID авдаг. Тэгээд cursor за нөгөө select руугаа буцах шаардлагатай боллоо. Хэдүүлээ энэ дээр select гэрээгээ бичиж орхичих. За ингээд database connection-аас cursor хэдүүлээ авах юм байна. Энэ cursor нь яадаг вэ гэхээр ямар нэг SQL statement гэж ярьдаг. SQL-ийн энэ командуудыг ажилуулах боломжтой болдог. Cursor за шууд ингэж return cursor execute select out from posts гэдэг table-с ерөнхийдөө бүгдийн select-ийн бүгдийн select-гүй шүү дээ. Энэ дэр хэдүүлээ query дотроо query-га бичиж өгөх ёстой. From posts table жижигээр биччихье. Where ID тэнцүү. Одоо энэ дэр where нөхцөлтөө за хэрвээ ингэж өгөх юм бол хэдүүлээ ер нь
энэ чинь like юм шүү дээ. Injection хийх хэрэгтэй байна. Тэгээд одоо энэ дээр харагдаж байна. Ерөнхийдөө хувь S гэсэн энийг ашигладаг юм байна. За энэ яагаад хэдүүлээ энэ дээр ингэж бичиж болохгүй байгаа вэ гэхээр одоо хэдүүлээ зүгээр ингээд query-га ингээд зүгээр шууд бичигдсэн гэж бодъё л доо. Тэгэх юм бол энэ маань ерөнхийдөө SQL injection буюу халдлагад өртөх магадaltaй болдог. Тийм учраас хэдүүлээ энэс зайлсхийхийн тулд injection гэдэг аргыг ерөнхийдөө ашигладаг байгаа. Одоо энэ дээр хувь S харагдаж байна. Хэдүүлээ энэ дээр хувь S гэсэн энэ тэмдэглэгийг тавьж өгнө. Тэгсний дараагаар тэр хувь S тохирох value маань юу байх ёстой вэ гэхээр ID юм аа. Тэгээд энэ нь болохоор Python-гийн tuple гэдэг data structure байдаг. Энийг би дараагийн видеон дээр тайлбарлаж өгөх болно. Ерөнхийдөө ингэж бичих хэрэгтэй. За тэгсний дараагаар execute query value. Нэгэсэндөө за миний маус харагдаж байгаа гэж найдаж байна. Энэ одоо энэ тусгаалын тэмдэгт тавьсан байгаа газар энэ утгыг энэ query-г execute хийхдээ болохоор энэ command маань өөрөө автоматар ийшээ энэ утгыг шигтгэж өгөөд тэгээд ажилуулцдаг гэж ойлгож болно. За ингээд тухайн нэг постыг ID-гаар нь одоо ингэж барьж авч буцаадаг кодыг хэдүүлээ бичлээ. За delete бас бичиж болно. Cursor мэдээж connection үүсгэх нь cursor аавна. Тэгээд query delete метод яаж бичдэг лээ? Delete statement delete from posts where ID equal whois value маань ID. За энэ дэр value ID гэдэг маань ерөнхийдөө байнга давхцаад байгаа учраас болохгүй шүү дээ. Энд чинь бүгдийн метод дээр бичсэн байгаа. За тэгээд энэ дэр ямар нэгэн delete query ажилласны дараагаар ямар нэгэн юу шидэхгүй гэж би хувьдаа бодож байна. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр try catch миний микрофон сайн ажиллаж байгаа. Нэг за ажиллах шиг. За try catch хэдүүлээ зүгээр энэ бичээд үзье. Хэрвээ энэ байхгүй мөрөв устгах гэж оролдох юм бол юу шийдэх ёстой? Exception шийдэх байх гэж би хувьдаа бодож байна. Тийм болохоор Microsoft-ийг execute за delete чинь болохоор шууд execute гэдээ ажиллуулчихж байгаа тийм. За мэдээж ингэж inject хийж өгөх шаардлагатай. За одоо энэ дээр бичсэн байна. Энэ нь болохоор одоо SQL injection-ээс одоо хамгаалж байгаамаа. За query-нд inject хийх value accept. Тэгээд хэрвээ амжилттай болчих юм бол
хэдүүлээ энэ дээр commit хийж өгөх шаардлагатай гэсэн байна. Одоо энэ дээр important is хэрвээ commit гэсэн энэ үйлдэлийг хийж өгөхгүй бол одоо table дээр чинь өвдөл хадгалах өвдөл устсан одоо өвдөл яг цэвэр устдахгүй гэсэн үг. Ер нь өвдлийн сангууд дээр ингэж одоо query delete, update, insert гэсэн иймэрхүү яг одоо data manipulation хийж байгаа үйлдэлүүдийн дараа заавал commit хийж өгдөг. Хэрвээ тэгж commit хийж өгөхгүй бол хэрвээ тэр table-ийг чинь өөр газар ашиглаж байгаа нөхцөлд бол тэр одоо delete хийчихэд commit хийгээгүй бол өөр газар тэр table-ийг чинь table-с data авч байгаа тэр хэсэгт болохоор чиний устгасан дата чинь бас өөр нэг хэсэгт харагдаад байна гэсэн үг. Нэгээс нь table-с бүр нь устгахгүй. Энэ нь ямар ашигтай вэ гэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар хүний ч юм уу аль одоо өөр нэг тэр table-тэй харьцаж байгаа програмын алдаанаас жижиг хэмжээний алдаанаас болж одоо чухал хэрэгцээтэй өгөгдлүүдийг устгах тохиолдол цөөнгүй тохиолдно. Энэ commit хийхгүй хэрвээ зүгээр delete метод ажиллуулсан байжгаад хэрвээ тэр өгөгдөл амар хэрэгтэй өгөгдөл байсан бол буцаагаад commit хийгээгүй бол rollback гэдэг үйлдэл бас байдаг. Тэр нь болохоор тухайн устгасан дата юм уу инсертсэн дата юм ерөнхийдөө тухайн акшныг буцаана гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр commit хийж өгөх шаардлагатай. mydb commit тэгээд return зүгээр хоёр salt success хийчих. Тэгээд за бас мартчихжээ. За энэ дээр юу уцаасан байна? Хэрвээ амжилттай болсон бол 204 гэсэн одоо response code буцаасан байна. Return could not delete data чи дөө зүгээр. Тэгээд 400. За ер нь REST API-ийн response одоо кодуудыг бас мэдж байх шаардлагатай. Энэхүү код яг энэ тухайн одоо тухайн request-д яг тохирсон одоо response кодыг чиний REST API чинь буцаах ёстой гэж одоо экспертүүд зөвлөдөг. Тэр нь ямар ашигтай вэ гэхээр чиний REST API-ыг ашиглаж байгаа бусад одоо чи нэг баг болж ажиллаж байгаа гэж бодох чиний бичсэн REST API-ыг ашиглаж байгаа бусад хөгжүүлэгч нарт бусад хөгжүүлэгч нарт бол маш ашигтай. Одоо яг яагаад одоо response кодны тусламжтайгаар одоо тэр одоо хөгжүүлэгч маань за яг ямар юм буруу болчихвоо гэдгийг арай илүү хурдан олж мэднэ гэсэн. За 200 бол окей гэсэн метод. Юу гэсэн response code юм байна. 201 бол одоо ялаа created буюу одоо шинэ нэг юм одоо үүсгэлээ юм уу те created гэсэн үг. 202 бол accepted. 204 бол no content гэсэн юу байдаг юм байна. Тэгэхээр энийг хэдүүлээ 204 буюу хэрвээ өгдөл устгах чадаагүй бол 204 гэсэн кодыг буцаах ёстой. Хэрвээ accepted хэрвээ устгацсан бол хэдүүлээ 202 гэсэн методыг response кодыг ер нь буцаах хэрэгтэй юм байна. Энэ маань ерөнхийдөө accepted буюу тухайн одоо өгдлийг устгачлаа гэсэн үг. За одоо хэдүүлээ энэ дээр одоо git болон delete методуудыг бичиж өглөө. За энэ дээр хэдүүлээ бас post юм уу эсвэл put методын тусламжтайгаар за ер нь
өгөөдлөө апдейт хийх гэж байгаа бол put методыг ер нь их хвчлэн ашиглахыг зөвлөдөг. За хэдүүлээ одоохондоо апдейт хийх үйлдэлийг би одоохондоо бичихгүй, та нар өөрсдөө бичээд үзээрэй. За зүгээр шууд posts гэдэг рүү одоо за одоо классынхаа нэрийг зүгээр хамаагүй өгчихье гэж бодож байна. Хэрвээ posts гэдэг рүү параметр шитгэхгүйгээр git методоор одоо хандах юм бол яах ёстой вэ гэхээр cursor маань MyDB cursor-оо барьж авч жагаад query маань за select all from posts гэд ерөнхийдөө шууд бүх өгөгдлийг авдгаар хий гэж бод. Posts гэдэг рүү ямар нэгэн параметр дамжуулахгүйгээр хэдүүлээ хандах юм бол шууд ерөөсөө posts гэдэг тэйблд байгаа бүх өгөгдлийг бас харуулдаг байдлаар гэж хийгээ гэж бодож байна. Гэж бол за хэрвээ post методоор хандах юм бол хэдүүлээ яах ёстой вэ гэхээр тухайн одоо post методоор хандж байгаа нөхцөлд бол шинэ өгөгдөл нэмэх одоо кодыг хэдүүлээ бичих нь одоо зүйтэй болов уу гэж бодож байна. API-ийг payload гэдэг одоо миний энэ бичсэн энэ команд маань ерөнхийдөө яах вэ гэхээр одоо post метод маань ямар нэгэн JSON body давхар агуулж одоо шиддэг байгаа. Би та нарт харуулъя. Тэр одоо JSON body-г ерөнхийдөө энэ команд маань барьж авч байгаа гэсэн үг. За тэгээд query select all from insert into posts values гэдэг шиг санагтаад байна. Insert гэдэг л харцгаая. Values за post-ийнхоо хэдүүлээ title болон body хоёрт ерөнхийдөө өгөгдөл insert-лэн. За тэгээд хоёр өгөгдөл insert-лэн. Query маань inject хийх value маань юу вэ гэхээр body zig title body zig body за ийм байна. За мэдээж дахиад try бичих хэрэгтэй байх. Cursor zig хэдүүлээ энэ дээр cursor-оо тавьж өгөх хэрэгтэй. Cursor zig MyDB zig cursor тэгсний дараа энэ дээр юу лээ? Cursor zig execute query inject хийх value тэгсний дараа мэдээж my commit хийж өгөх шаардлагатай байх гэж бодож байна. За тийм байна, commit хийж өгөх шаардлагатай байна. За тэгээд хэдүүлээ шууд миний бодлоор шууд энийг copy-доо тавьчихад ирнэ болж байгаа гэж би бодож байна. Couldn't insert data. За ингээд ерөнхийдөө бол хэдүүлээ
тухайн постыг дан ганцаар нь авдаг метод бичсэн байна. Дан ганцаар нь delete одоо метод шидэнгууд устгадаг болсон байна. Тэгэнгუთ зүгээр параметргүй posts гэдэг рүү хандангууд шууд бүх өгөгдлийг өгдөг болсон байна. Post metod-оор одоо дата шидэх юм бол тухайн тэр датаг нь одоо insert хийдэг болсон байна. За тэгээд энэ би бол хувьдаа ажиллах байх гэж найдаж байна. Хэдүүлээ ямар ч гэсэн ажилуулад үзье. За cannot connect to MySQL server on. За хэдүүлээ нөгөө нэг та нарыг бол асуудалгүй болчих واخ гэж би хувьдаа бодож байна. Минийх бол энэ дэр default localhost гэдэг рүү шууд хандаж яаж чадахгүй MySQL сервертэй холбож чадахгүй байна. Миний MySQL сервер бол 8089 дээр байгаа. Тэрийг би та нар ингэж бичиж шүү. Та нарт харуулсныхаа дараа өөрөө 8089 болгож өөрчлөе гэж бодож байна. Бичиж явсан байна. За ингээ хандаад үзье. 888 болох хэрэгтэй юм болов уу? Uh-oh. 988 гэснийхээ хартал дахиад ингээд за хэдүүлээ энийг Google дээр үзье. Би ч гэсэн яагаад ийм алдаа гараад байгаа гэсэн хэлж идэхгүй байна. Localhost port тусдаа бичиж өгдөг юм байна. Sorry guys. Хэдүүлээ энэ дээр порт нь 889 гэж ингэж бичиж өгөх шаардлагатай байна. Хэрвээ та нар бас алдаа гарсан бол та нар ингэж порто бичих ийм алдаа портын буруугаас олж ингэж яаж байгаа байх шүү гэж бодож байна. За хэдүүлээ REST API-тай холбогдохын тулд ерөнхийдөө Postman ашиглана гэж өмнөх видеонд хэдүүлээ ярилцсан байгаа. Энэ одоо шууд localhost hello руугаа шидэнгууд за ингээд response маань энд ирж байна. За тэгмүүд хэрвээ чи post method-оор хандж байгаа бол чи энэ body дээр энэ raw гэдгийг чеклээд text гэдгийг JSON болгож жагаад энэ дээр чи өгөгдөл одоо шидэж инсертлж болно. Title нь тест хийж байна. Энэ бол title. За body нь тест хийж байна. Энэ бол body. Гэд хэдүүлээ. Posts гэдэг рүү post method-оор дамжуулах хэрэгтэй байгаа. За алдаа гарч байна. За хэдүүлээ энэ дээр харцгаая. Body маань title гэсэн юу байхгүй гэж шүү дээ. Энэ дээр хэдүүлээ title гэж бичиж өгсөн мэт. За хэдүүлээ за би бас буруу бичсэн байж магадгүй. Энэ дээр хэдүүлээ зүгээр printlээд үзье. Body-го. За ингээд ажиллажлаа. За бөө алдааны дээр л одоо хийсэн байх хэвээр. За уул нь бол болж л байна да. Title гэж
энэ дээр цэг тавьж биш ингэх хэвчээс юм лөө. Цэг биш. За ингэх хэвчээс байж магадгүй байх гэж би бодож байна. За fight-н af гэд дахиад ажиллуулъя. Success. За тэгээд одоо энэ дээр харагдаж байгаа би нөгөө нэг за шинэ тав нээж хагаад код харуулъя та нарт. Одоо энэ дээр API цэг payload гэдэг маань одоо энэ post method-ээр шийдэхдээ body дотор нь хийж өгсөн энэ JSON-ыг ерөнхийдөө энэ дээр барьж аваад хэвлэлснийг та нар одоо харж байна. За тэгээд хэдүүлээ одоо posts гэдэг юуруугаа ороход за ямар ч хэсэн өгдөл хэдүүлээ нэмж чадсан байна шүү. Тийм ээ. Yes. За хэдүүлээ зөв git метод хийж үзцгээе. Git-ээр хандж байгаа нөхцөлд энэ body шидэж чаддаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За дахиад алдаа гарцсан шүү. Ямар алдаа гарсан бэ гэхээр non-type fetchall гэдэг тийм юу байхгүй гэсэн байна. Fetchall гэж бичдэггүй байсан лөө. Select шууд ингэж болохгүй юм байна шүү залуусаа. Түлээ яах ёстой вэ гэхээр энийг энд хуулаад тэгсний дараагаар энэ дэр cursor гэж бичих ёстой юм байна. За энэ дээр ч гэсэн хэдүүлээ бас тэгсэн байгаа. Тэгэхээр энийг хэдүүлээ тусад нь бичиж өгөх ёстой юм байна. Энэ дээр ч энэ дээр бол биш. За ингээд болчлоо. Хэдүүлээ debug true болгоцсон учраас файлаа хадгалах үед дахиад ачаалчихна. За тэгээд дахиад шийдээд үзье. За ингээд та нар гэхдээ эн чинь ийм байдлаар хариу ирж байгаа юм уу тэгээд ямар сонио хариу ирж байгаа юм бэ те. Ингэж хариу авах юм бол хэцүү шүү дээ. Энийг хэдүүлээ JSON болгох шаардлагатай байна. За өөр Python MySQL select за зүгээр ийм байдалтай хаагаад үзье. За энэ дээр бид нартай ижлэх нь
нөхөр бас байна. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр пэт жаал хийснийхаа дараа иймэрхүү байдлаар JSON өөрөө болох ёстой юм байна да. Окей. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр Flask маань өөрөө MySQL-ийн бол юутай юм бэ штэ. Өөрөө дотроо MySQL connector агуулдаг юм байна. Яагаад хайж энэний талаар хайж үзсэнгүй вэ хэдүүлээ. За. За page job хийж авсны дараагаар энэ дээр юу нэг X за ойлголоо. Хэдүүлээ ийм байдлаар код бичих хэрэгтэй юм байна. За тэгэхээр git дээр очиж жоод энийг чинь шууд буцааж болохгүй юм байна. Тэгэхээр хэдүүлээ энийг одоо result гэдэг нэг юунд хадгалчихъя. Тэгчээд одоо нөгөө нэг багныхаа нэрийг хэдүүлээ бас барьж авах хэрэгтэй болно. Row titles гэдэг рүү cursor энэ юу болох хэвээр 04 x in cursor description. За title-уудаа ингэж бариад авчлаа. Тэгэнгүүт одоо JSON data болох шаардлагатай болно. За тэгэнгүүт тэгсний дараа хэдүүл ерөөсөө ингэж энийг copy-ж авчгаад өөрсөндөө хэрэгтэй байдлаар дэлгэцгээе. Row titles result JSON dumps JSON data. За дахиад git методтой шийдье. Энэ тэндээс ингэж код хуулж авах. Код хуулах ёстой хэцүү шүү. Results окей. Хадгаллаа. JSON dumps хэдүүлээ дээр import хийж оруулж ирэл шүү дээ. Import JSON. JSON dumps. Why? За тэн дээр бас өөрчлөх шаардлагатай. Энийг хэдүүлээ цэг болох ёстойсэн байна. За тэгээд энэ хэсгийн код ерөнхийдөө ижлэх учраас энийг
coffee dot neon paste хийчихье. За энэ дэр за гэтийн чи бүгд стринг болцсон байх юм. Яагаад стринг болчихв? За хэдүүлээ өөрсдөө хийх гэж үзэх үү? За энэ дээр бол тайтлуудыг авчдаг юм байна. Хэдүүлээ энийг ашиглаж үзцгээе. Энийг хэдүүлээ Python энэ дээрээс бас хайх хэрэгтэй баха. Энэ нь болохоор энийг бас импорт хийж оруулж ирнэ. Тэгээд хаанаас яаж импорт хийж оруулж ирдгийг марк мартцсан байна. From Sask import окей. За. Одоо ингэж дата маань яг зөөрөх эхэлж байна гэсэн үг. Энэ маань харин ганцхан өгөгдөл ирэх учраас миний бодлоор хэдүүлээ ингэж юу яах шаардлагагүй бах. JSON data гэдэг дээрээ row title-ийн title-ийг title гэдээ авчиж болдго юм болов уу? Энэ нь result маань арай ирдэг. Тийм болохоор энэний ихнийх гэж авах бах. За энэ ингэж row titles гэж ингэ бараг шаардлагагүй юм шиг санагдавчлаа. Энэ дээр зүгээр title гэж бичээд өчөөд үлээ. Title-ийн бодын
Яг энэ бидний бичиж байгаа кодыг арай илүү динамик биш болгож эхэлж байгаа юм л да. Нэг өсөндөө арга ятсан үйлдэл гэж хэлж болно. Тэгэхээр энийг бас та нар хэрвээ яг өөрийнхөө аппликейшнийг бүр гоё болгохыг хичээж байгаа бол миний энэ үйлдэлийг миний ингэж бичсэнийг битгий ашиглаарай. Энэ бол одоо маш буруу юм л та ирнэ. За тэгсний дараагаар хэдүүлээ энэ дээр ташив зураас нэг гээд syntax bla 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 бол та гарлаа да хэдүүлэндээ. За ерөнхийдөө энэ дээр алд гарчих шиг боллоо. Гэтэ энэ дээр яагаад алдаа гарна гэж Python MySQL select variables за шууд Stack Overflow руу орвол арай илүү хурдан юу болж авах байх гэж хувьдаа бодож байна. Энийг нэмж өгөх ёстой юм бах та. За туршаад үзье хэдүүлээ ямар ч гэсэн. List index index bound exceptions чинь энэ бол миний алдаа. Хэдүүлээ results гэдгээ ерөнхийдөө хэвлэж үзье. Нөл. Ямар ч өгөгдөл ирэхгүй байна. Яагаад вэ? Бүр хидэн юунд ингэж хийж өгөх шаардлагатай юм багтана. Энэ бүр утгаа алдлаа. Clear хийж агаад. За энэ ч юу болчих хөөх. За энэ тусалж чадсангүй дээ.
Interpret гэдгийг заавал true болгох шаардлагагүй байсан биз дээ. Улам сая надад select хэрэгтэй байна л да. Select. Who's тавиад болчиход байгаа шүү дээ, тий. За яах вэ гэдүүлээ хөө. За энийгээр нь одоо тэгэл Google дээр үзье. За зарим нэг хэрэггүй та будаа хаах хэрэгтэй байх гэж бодож байна. Хөрхийн хариулт авч чадаагүй нэг нөхөр байна да. Raspberry-гийн боон дээр чийдэг шүү. Энэ яалтчгүй 3 ширхэг double quotation mark ашиглаад байх юм. Python, MySQL connector. Энийх нь албан ёсны documentation гэж байна. Харцгаая. Coding example. Query data using connector. Энийг заавал төвлөх хэрэгтэй баг та. Ингэсэн байна. Employer where ингэж байж зөв болох юм шиг байна. За тэгээ ямар ч гэсэн туршиж үзье. Яагаад вэ?
Энэ дээр ч юм болохоор 3 ширхэг байгаад байгаа. Энэ дээр бас 3 ширхэг нэг тэгснээ ингэж солиод байгаа. Энэ дээр тиймэрхүү юм хийсэн юм шиг байна. Окей. Вау. Тэгвэл одоо энэ delete метод бас ажиллахгүй гэсэн үг хэдүүлээ бас туршиж үзье. $204 гэсэн статус буцаж ирж байна. Single нэг л параметртэй үед ингэж алдаа заадаг яах вэ хэдүүлээ. Эсвэл хэдүүлээ ингэх хэрэгтэй юм болов. ID гэж комент болгоод ингэж байж болоод байгаа юм байна. Тэгээд хэдүүлээ энийг JSON Unify энийг хэдүүлээ ингэж өөрчлөхгүй болохоор JSON-dump гэдэг метод маань юу гэдэг string болгочоод байна. Вау. За ямар ч хэсэн хэдүүлээ өөрлөө авч чадлаа. Хэрвээ ингэж параметр байхгүй хандж байгаа үед одоо ингэж өгөглийн санд байгаа өгөгдлүүдийг авч чадж байна. Хэдүүлээ post методын тусламжтайгаар нэмж чадж байгаа. Буцаагаад get методын тусламжтайгаар хандангууд одоо ингээ хоёр өгөгдөл болчлоо. Тэгэнгүүт хоёр дахь ID та өгөгдлийг барьж авъя гэх юм бол бариад авчлаа. Тэгээд хэдүүлээ ингэж бас query-г нь бас ингэж SQL injection-ээс бас хамгаалж болох юм байна. Тэгэхээр delete методыг хэдүүлээ бас засах хэрэгтэй юм шиг байна. Энэ хэсгийг комент болгоод энэ дээр хол ID ингээд delete методоо бас янзлчлаа. За git тэгвэл одоо хэдүүлээ хоёр ID-да постыг delete методын тусламжтайгаар устгаж үзье. Тэгэнгუთ accept болчлоо. За буцаагаад
2 гэсэн методтой өгөгдлийг авах гэсэн чинь index bound of exception гэсэн. За энийг хэдүүлээ дараагийн видеонууд дээр засахыг хичээх болно. За ингээд устгасан байна. За ингээд хөөрхөн алдааны дараа бас сурах юмтай боллоо. За ингээд та нар сая бол нэлийн кодны өөрчлөлт бас орлоо. Ямар ч хэсэн та нарт хэрэгтэй юм заасан гэж найдаж байна. Тэгээ дараагийн видеоор REST API-аа бас үргэлжлүүлээд явах болно. Гэтэ юм REST API маань зөвхөн яг ингэж дан ганц одоо ингээл өгдөл нэмж хасдаг гэсэн ойлголт бас биш. Энийний хажууд authentication буюу одоо энэ яг энэ REST API-ыг одоо authentication-ы тусламжтайгаар бас одоо access token ашиглаж ханддаг байдалтай болох шаардлагатай. Тэгэхгүй бол хүссэн хүн өгдлийг ч устгаад хүссэн хүн өгдлийг ч навтид хийгээд иж болохгүй. Тийм учраас authentication гэсэн ойлголт бас байгаа. Тэрийг дараагийн видеон дээр хэдүүлээ бас ярилцах байхаа гэж бодож байна. За тэгээд энэ видеог энд хүрээд дуусгая. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Тэгээд санал хүсэлт байвал comment section дээр бичээрэй.